Өглөөний мэнд итгэлийнхэн дүүсээ. Тэгээ шинэ өглөөний мэнд та бүхэндээ өргөе. Тэгээд эзнийхээ өгрөө орохоос өмнө хамтдаа Бурхандаа хандан залбирцгаая. Бидний хайртай их эзэн минь таньда баярлалаа. Дахин шинэ өглөөний төлөө танд талархаж байна. Эзэн минь өнөөдрийнхөө өглөөний үгийн төлөө танд талархаж байна. Та өөрийнхөө амьд үгээр та бидэнтэй ярих болтугай, биднийг өдөртөн чиглүүлэх болтугай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За өнөөдөр би та бүхэнтэйгээ эзний төлөвлөгөө итгэл найдварыг авчирдаг талаар хуваалцгаална. Тэгээ Еремья номын 29-ийн 11-ийг бүгдээ хамтдаа харцгаая. Би гагцхүү, би л та нарыг гэсэн төлөвлөгөөгөө мэднэ. Яаваа би тунхаглаж байна. Тэр нь та нарт гай гамшигыг бус, сайн сайхныг авчирч ирээдүйн итгэл найдварыг өгөх төлөвлөгөө билээ гэсэн байна. Амен. Энэ үг л итгэгч бидний хамгийн сайн мэддэг бас бидний амьдралд урам зориг итгэл найдварыг өгдөг энэ гайхалтай ажил байгаа. Тэгээ Бурхны үгийг бид нар маш зөвөр ойлгох нь хамгийн чухал байдаг. Тэгээ энэ үг бол зөвөр амар тайван элбэг дэлбэг баян тансаг байсан амьдралтай хүмүүст мэдээж хэлэгдээгүй. Тухайн үеийн нөхцөл байдлыг харах юм бол Юдагийн ард түмэн Вавилонд цөллөгдөж эх орноосоо хол байсан энэ нөхцөл байдлыг байсан ард түмэндээ зориулсан Бурхны итгэл найдвар үг байгаа. Тэгээ Юдагийн ард түмэн эзний үгийг тэрсэлснээсээ болоод Вавилоны цөллөгт очсон байгаад байгаа. Тэгээд Еремьягаар дамжуулан Бурхан өөрийнхөө үгийг хэлсэн байгаа юм. Тэгээ би гагцгүй, би л та нарыг гэсэн төлөвлөгөөгөө мэднэ гэж хэлсэн. Бурхан өөрийнхөө хүмүүсийг хизээч орхихгүй талаар энд хэлсэн байна. Бурхан өөрийн ард түмэнд зориулсан энэ сайн төлөвлөгөөнүүд байгаа гэдгийг тэднэрт сануулсан байна. Биднээс шалтгааллах зүйлээ эзэн Бурхан өөрийнх нь ард түмэн дуулууртай байхыг хүсдэг. Мөн өөрийнхөө үгийн дагуу амьдраасаа гэж өөрийн ард түмэн болон өөрийн хүмүүсээс мөн хүсдэг. Бид нэр өдөр болгон л өөрсдийнхөө сонголт шийдвэрийн дагуу амьдрдаг байгаа. Бурхан бидэнд өгсөн гайхалтай зүйл юу вэ гэвэл сонголт мөн бидний шийдвэрүүд байдаг. Бидний өнөөдрийн амьдралд хийж байгаа сонголт шийдвэр ирээдүйн амьдрал маань хэрхэн ямар байх, хэрхэн үр дүнтэй байх, ямар үр дүн гарах талаар биднэрт гайхалтай зүйлийг өгсөн юу вэ гэхлээр бидний өнөөдрийн хийж байгаа сонголт шийдвэр байдаг. Бидний өнөөдөр хийсэн энэ сонголт шийдвэр нь ирээдүйн үр дүнг ямар үр дүнтэй байх талаар харуулдаг. Хэрвээ бид нар буруу сонголт шийдвэр гаргах юм бол буруу үр дүн гаргана. Зөв сонголт шийдвэр гаргах юм бол мэдээж үр дүнгээ амсдаг. Энэ юунаас шалтгаалж байвал бидний Бурханд дуулууртай байна уу, дуулуургүй байна уу гэдгээс маш их үр дүн амсдаг. Бидний өнөөдрийн зөв сонголт шийдвэрх бол Бурханд мэдээж дуулууртай байдлын сонголт шийдвэр байгаа. Буруу сонголт шийдвэрх юм бол мэдээж Бурханы үгийн дагуу тэрсэлсэн яг Юдагийн ард түмэн шиг тэрсэлсэн үгийн дагуу бус байх талаар бас энэ үр дүнгээ амсч яадаг. Бидний маргааш мөн ирээдүй ямар байх талаар бид нар мэдэхгүй. Ирэх сард юу болох вэ? Маргааш юу болох вэ? Ямар боломж бидний өмнө байгааг бид нар мэдэхгүй байдаг. Гэхдээ бидний өнөөдрийн сонголт шийдвэр маргааш мөн ирээдүйд байгаа тэр үр дүнг авчирч яд юм шүү ахын дүүсээ. Тэгээ Бурхан өөрсдийн ард түмэнд итгэл найдварыг хэлсэн. Бид бүгд л Бурханы нэгүсэл дотор амьдарч байгаа. Нэг өдөр пасторчсэн надад юу вэ гэхээр хүмүүсийн тэнэглэлд хязгааргүй Бурханы нэгүсэлд хязгааргүй юм а гэж хэлжсэн. Үнэхээр үнэн. Хүмүүсийн бид нар Бурханы үгтэй ойр байхгүй бол бид нар альва тэр тэнэг үйлдэлүүд янз янзын буруу сонголт шийдвэр мөн үйлдэлүүд гаргаж идэг. Гэхдээ Бурханы нэгүсэл хязгааргүй. Эзний нэгүсэл биднийг аварсан, бидний эзний нэгүсэл дотор алхаж байгаа ийм ард түмэн, ийм хүмүүс байдаг. Тэгээ Бурхан өөрийн хүмүүсийг хизээч мартахгүй гэдгийг юмдээ харуулж мартахгүйгээс гадна өөрийнхөө гайхалтай итгэл найдвар өгөхийг хэлсэн. Тэр Бурхан юу гэсэн үг тэр та нарт Бурхан гайхамшигын бус харин сайн сайхныг авчирч ирээдүйг итгэл найдварыг өгөх төлөвлөгөө байгаамаа гэж хэлсэн байна. Тэгэхээр бидний амьдралын нөхцөл байдал Бурханы төлөөх зорилгыг бүхэлд нь өөрчлөлтгүй, бүхэлд нь тодорхойлохгүй. Таны өнгөрсөн алдаа таны ирээдүйг хэдийгээр тодорхойлож бүхэлд нь бас тодорхойлохгүй байгаа. Мөн таны өнөөдрийн бэрхшээл, асуудлууд үр дүржсэн гэсэн үг биш юм аа. Эзэн энэ үгээрээ дамжуулан таадхрлыг биднэрт урам зориг өгсөн. Бурхан одоо ч ажиллаж байгаа. Бурханы сайн сайхан төлөвлөгөө бидний амьдрал дээр одоо ч хэрэгжсээр байгаамаа. Гол нь бид Бурханд
дуулууртай байж үгийг уншиж үгийн дагуу алхах нь чухал юм аа итгэлийнхэн дэсэ. Хэд ташин хавар үрээ суулгадаг. Суулгачаад суулгасныхаа дараа бүх зүйл алга болчихлоо гэж хардаггүй байна. Тэр мэддэг хэдийгээр газар доор юу болж байгааг харахгүй ч гэсэн тэр доор хэсэг хугацааны дараа тэр тариа соёолж мөн дараа нь ургамал болгон ургаж цаашлаад үр жимсээ өгнө гэдгийг мэддэг байна. Үүнтэй адилхан Бурхны сайн төлөвлөгөө ч гэсэн бидний амьдралд үр жимстэй байх болно итгэлийнхэн дэсэ. Ром номын 8:28 дээр Бурхныг хайрладаг түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөөх бүх зүйл хамтдаа ажилдгаа гэж эзэлсэн. Тэр бидний ирээдүйд амьдралд Бурхны сайн сайхны төлөвлөгөө үргэлж ажилласаар байдаг юм шүү итгэлийнхэн дэсэ. Гагцгүй бид нар эзэнтэй хамт байж Бурханд дуулууртай байгаарай гэж та бүхнийгээ уриалж байна. Бурхны үг бидэнд итгэл найдварыг өгдөг. Бурхны үг биднэрт төвчээрийг Бурхантай улам илүү ойртуулдаг байдаг. Тэгэхээр өдөр бүр эзний үгтэй ойр байгаарай, залбиралтай байгаарай, ариун сүнсэнд дуулууртай байгаарай гэж та бүхнийгээ уриалж байна. Би өнөөдрийнхөө үгийн цагийг дуусгаад Бурхан руугаа хандан залбирцгаая. Эзэн минь таньдаа баярлалаа. Таны үгийн төлөө танд талархаж байна. Эзэн минь та бидэнд бэлдсэн сайн сайхан төлөвлөгөөнүүд бидний амьдралд хэрэгцээ байдгийн төлөө танд талархаж байна. Эзэн минь бид үргэлж дуулууртай байхыг мөн таны үгэнд шимтэн суралцдаг байхыг хүсэж байна эзэн. Та өөрийн ариун сүнсээрээ биднийг хөтлөн дагуулаарай. Биднийг альва уруу татлах сорилтонд та бүү оруулаарай гэх эзэн минь. Үнэхээр тань руу хандах, тань руу ойртох бүхэл тэр зүйлтэй та хамт алгаарай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен.